За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Монгол тоглож ирсэн NBA-ийн тоглогчдын талаар мэдээллийг оруулаад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу та бүхэндээ энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэн хүргэх гэж байна. За Монголын сагсан бөмбөгийн холбоог гадны легионер тоглогчгүйгээр төсөөлөх аргагүй. За тэгвэл NBA-д тоглодог тоглогчид яг хэдэн оноос эхлэн Монголын лиг тоглохулсан юм. За тэдний хамгийн сүүлийнх нь хэн байсан бэ гэдэг талаар мэдээллийг хэсгээр үзэгч та бүхэндээ үзүүлэх гэж байна. За ингээд та бүхэндээ NBA-с Монголд ирж тоглож байсан сагсан бөмбөгийн тоглогчдын эхэнд Чо Мадабумыг танилцуулах гэж байна. За түүний хувьд бол ирсэн жилдээ бас олонний анхаарлыг татчихсан. Тэр дундаа Денвер Нагатсын шилдэг тоглогч Монголд ирлээ гэж бол хөшөөрчсэн. За тэрээр бол 2014 онд хасын хөлгүүд баг 10 жилийн ой дээр түүнийг авчирч байсан гэдгээр бол онцлог байсан. Та бүхэн санаж байгаа бол нэлээд сэгсгэр өстэй маш өндөр тоглогч байсан. За түүний биеийн өндөр нь 2 м 6 см өндөртэй. За 2011 оны NBA-ийн драфтын 2 дугаар тойргийн 56 дахь сонголтоор бол Lakers сонгогдож тухайн өдрөө Denver Nuggets баг руу солигдож байсан гэдэг. За хамгийн сонирхолтой нь тэрээр Монголын дээдлийг тоглож байхдаа NBA-д данстай байсан гэдэг нь бол түүний хувийн мэдээлэл нь оронгуутал гарч ирж байсан. За тэрийгээр нэлээд олон хүний анхаарлыг бол татаж чадсан. За тэрээр 2012 онд NBA хөгжлийн лигт тоглож 2016 хүртэл багуудад хийсэн тоглож байсан. Гэхдээ бол NBA-ийн багууд түүнийг бол гараан тарган тоглуулж байгаагүй. За түүний драфт эрхийг бол харин солилцоогоор бол ашиглаж байсан гэдэг. За Denver Nuggets-ийн скаутууд түүнийг бол Serge Ibaka-тай ер нь төстэй тоглолттой гэж бол үздэг байсан. Ингээд Чогийн хувьд 2011-ээс 2016 хүртэл Lakers, Nuggets, Philadelphia 76, Houston Rockets, Cleveland Cavaliers зэрэг багууд руу солигдсон ч аль ч багийнх нь өмсгөлтөө болоод талбай дээр тоглож байгаагүй. За харин энэ хугацаанд тэрээр Монголын лигийн хасын үлгүүд болон гигийн ангаа лидер багуудад тоглож авраг шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэж байсныг бол та бүхэн санаж байгаа хаа. Одоо бол түүний хувьд Японы B лиг гэж байдаг. За Вертен Ми багт бол тоглож байгаа гэсэн мэдээлэл байна. За дараагийн тоглогч бол монголчуудын сайн мэдэх Smush Parker эмх тоглогч. За 2015 онд холдны гайвшруулсан нэгэн мэдээ гарсан Lakers-ийн гарааны албан тоглогч. За Kobe Bryant-ийн багийн анд Smush Parker Мадимос Шонхрууд багт ирсэн үйл явдал байсан. За хэдий бүх одод эсвэл авраг болоогүй гэсэн Lakers-ийн гараанд 2005-аас 2007 оны хооронд бол гараан тоглож байсан Kobe Bryant-тай хамт тоглож байсан гэхээр түүний хувьд бас ямар амжилтыг үзүүлж байсан тоглогч вэ гэдгийг хүн бүхэн мэдж байгаа. За NBA-д 11 оноо дундчилж байсан Smush Монголын лигт ч гэсэн муугүй тоглолтыг бол үзүүлж байсныг тухайн үед түүний тоглолтыг үзэж байсан хөгжөөнд дэмжигчтэй бол санаж байгаа. За харамсалтай нь шонхруудад санчир эд үеийн дээр байсан тул Smush-та үл ойлголцол үүсгэж байсан талаар ч гэсэн мэдээлэл тухайн үед цацагдж байсан. За Smush Parker ч гэсэн сонд өгсөн ярилцлагада би Kobe-гоос саллаа гэж баярлаж байсан ч Монголд ирээд Монголын Kobe-той нэг багт орчихлоо гэж тэрээр бол хэлж байсан. Гадаад тэр дундаа хятад Монгол зэрэг орон тоглож байсан талаараа тэрээр би дэлхийн ертөнцтэй танилцахыг хүсдэгэ гэж сэтгүүлчдэд мөн хэлж байсан юм. За ингээд Kobe Bryant ч Smush Parker-ыг мөн муу холбон тоглогч. За Таро багийн хамтрагч NBA-д байх эсгүй гэх мэтээр бол тухайн үед бас хэвлэлд ярилцлага өгж байсныг та бүхэн санаж байгаа хаа. Монгол ирсэн Smush Parker тухайн жилдээ 20 оноо дундчилж хүлээлтэд төрсэн амжилтыг гаргаж чадлагүй Тунисыг бол зорж байсан. За дараагийн бидний танилцуулах тоглогч Cardell Johnson. 2014 онд өөр нэг NBA-ийн тамирчин Монголд ирсэн Cardell Johnson байсан. Хааж явсан New Orleans Hornets-ийн өмсгөлийг байнга өмсөж явдаг байсан гэдгээр нь бол түүнийг сагсан бөмбөгийн спорт сонирхогчдод бол санаж байгаа. Түүний хувьд тухайн үеийн дээдлигийн Дорноговь Волволайн багийн бүрэлдэхүүнд тоглож байсан. За түүний хувьд 2006 онд NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй гэдэг. Гэхдээ Европ болон хөгжлийн лигт сайн тоглож New Orleans Hornets багтаа гэрээ байгуулж лигийн дебютээ бол хийж байсан. Мөн Atlanta Hawks багт ч гэсэн нэг сар бол тоглож байсан. За 2019-с 20 оны улиралд Memphis Hustle багийн туслах тасалжуулагчийг хийж байсан гэсэн мэдээлэл бол түүн дээр байна. За ингээд дараагийн танилцуулах тоглогч нь Andre Brown. 2014-өөс 2015 онд Монголын сагсан бөмбөгийн лиг NBA-ийн тоглогчдын цоваа бол тасраагүй гэж хэлж болно. Andre Brown 2004 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй. За тэрээр 2007 онд Seattle Supersonics багт
10 өдрийн гэрээ үзэглэж NBA-ийн замлал эхлүүлж байсан. За гэхдээ аз жаргал удаан үргэлжлээгүй гэж хэлж болно. За Supersonics-оос явж Memphis, Charlotte гэсэн багуудад тоглож 2014-өөс 15 оны улиралд дунд говь харцууд багт нэгдэж байсан. За Монголын лигт ч гэсэн давгүй тоглолтыг үзүүлж бүх одын тоглолтод үзэгчдийг бас баясгаж байсныг бол та бүхэн санаж байгаа хаа. За ингээд дараагийн тоглогч Diamond Stone Завхан Brothers баг 2022 онд Diamond Stone-ыг нэгтгэсэн тухайн үедээ шууганыг тарьж байсныг бол та бүхэн санаж байгаах. За 2016 оны NBA драфтын төчтөг сонголтоор Los Angeles Clippers баг сонгогдож байсан тэрээр NBA-д 7 тоглолтод оролцож байсан гэдэг. За тэрээр бол нэг сайхан зүйл нь 2K видео тоглоом дээр ч гэсэн дүрээ мөнхөлж чадсан. За NBA-ийн хөгжлийн лигт ч гэсэн тэрээр маш сайн тоглолтыг үзүүлж байсан. За Stone Монголын лигт гайхалтай тоглолтыг ч гэсэн үзүүлсээр байгаа. За эхний улиралдаа бараг тоглолт бүртлээ 40-с 50 он авч шуугуулж байсан. За Brothers-ыг лигийн шилдэг багч гэсэн болгож байсан. Зарамстай мөн л хүлээсэн амжилтанд тус баг бол хүрч чадаагүй. Харин Завхан Brothers баг энэ улирлын эхэнд Орландо Джонсон гэх NBA, Indiana Pacers, Sacramento Kings, Phoenix, New Orleans зэрэг багуудад тоглож байсан дамжны багтаа нэгтгэсэн ч энэхүү тоглогч маань бас бэртэл гэмтий болмоос бол нутаг бутсан. За ингээд саяхан нутаг бутсан DeMarcus Cousins Монгол ирснээр бол олонний сэтгэлийг бол хөдөлгөж чадсан. За өдгөө 34 настай Cousins Хеленко Бодос багтаа энэ улирлыг дуустал гэрээ байгуулсан. За тус багийн эзэн ч гэсэн NBA-ийн шилдэг тоглогч Монгол ирэх гэж байна гэд мэдээлэл гаргасны дараа хин юм бол гэд олон хүн гайхаж байсан. За зарим нэг нь бол Dwight Howard-ыг ч гэсэн Монголд хэрэг ирхнэ гэсэн мэдээлэл гарч байсан. За тэр дундаа тус багт бол тоглохоор ирж байна гэсэн мэдээлэл гарч байсан ч за тэр нь бол DeMarcus Cousins байсан бүрч илүү гайхалтай санагдсан. За DeMarcus Cousins-ийг 2018 онд Ахиллес ширмсээ тасдаж түүнээс хойш хизээч хуучин шигээ тоглож болж чадаагүй. За 2017-аас 18 оны улиралд бол Cousins шиг төвийн тоглогч бол байгаагүй. За одоогийн Jokic үзүүлдэг амжилтыг л тэрээр бол үзүүлдэг байсан. Гэвч бэртгэлэмтлийн улмаас түүний гайхалтай замлал нь бол уруутсан гэж хэлж болно. За сүүлд Golden State Warriors, Los Angeles Lakers, Milwaukee Bucks, Denver Nuggets багуудад тоглож аврагын төлөө өрсөлдсөн ч авраг бол авч чадаагүй. За улмаар Азийг зорж 50-ны лигт бол тоглож үүний дараачаар бол Монголын сагсан бөмбөгийн лигт ирсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа. За Монголын сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд тэр дундаа Сэлэн Бодос багийн дэмжигчтэй бас чин сэтгэлийн талархлаа бол илэрхийлсэн. Тэдний хувьд бол хасын хөлгүүдтэй шигшээ тоглолтод шалгарсан ч цоврал тоглолтод бол хожигдсноор Cousins-ийн Монголд хаялал дуусныг бол та бүхэн мэдж байгаа хаа. Тэрээр сэтгэлдээ хэлэхдээ би Монголын гайхамшигт соёл ард түмэн Монгол улсад дурлсан. За та бүхний хайр дэмжлэг надад үнэхээр их урам өгч намайг гэр бүлийн нэг гишүүн мэт халуун дулаан сэтгэлээр бол өгтөж авсныг мартахгүй. Бодонс багийг төлөөлөн тоглох миний хувьд бол нэр төрийн хэрэг байсан. Талбайд гарах бүртээ та бүхний энэ спортод зориулж байгаа энерги бахархал, урам зориг, хайр бүхнийг мэдэрч байсан. Энэ мэдрэмжүүдийг би хизээж мартахгүй. Энэхүү боломжийг надад олгосон Сэлэн Бодонс багийн хамт олон Наранбаатар та бүхэнд тусаалan талархал илэрхийлье. Мөн дасгалжуулагчдаа болон багийн бүх гишүүдэд талархал илэрхийлж байна. Баяртай гэж хэлэхгүйгээр дараа дахин уулзцаая гэсэн сайхан мэдээллийг хүргэснээр бол одоо тэрээр нутаг бутсан байдгаа. За ингээд түүний хувьд ч гэсэн эх жил хэрвээ Сэлэн Бодонс одоо шигшээ тоглолтод шалгарх юм бол эргийн эрхийг бол үгүйсэхгүй гэдгийг бол түүний энэ мэдээлэлээс бол харж болохоор байна. За өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Монголд ирж тоглож байсан NBA-ийн тоглогчдын талаараа мэдээллийг үзүүллээ. За та бүхэн ямар мэдээллийг авах хүсэлтэй байгаа гэдгээ комент хэсэгт үлдээх боломжтой. Ингээд тэр дагуу та бүхэндээ мэдээллийг бэлтгэн хүргэж байх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.